Киноны маань гол дурлах Ким Хана маань нэлээд жинхтэйч амьдралын итвэх маш сайтай бүсгүй. Манай хүн 2 ажил хийж олсон мөнгөөрөө Альцгеймерийн өвчин туссан аавынхаа эмнэлгийн төлбөрийг төлөн эгэл жирийн амьдарч яваа мундаг бүсгүй. Эхний ажил нь утасны оператор шиг гэх юм уу да. Хүмүүсийн зовлон жаргал бүх зүйлийг сонсож дэмөгтөн өгж романтик харилцаа хүссэнтэй хөөрхөн романтикэлчнаа бас. Харин дараагийн хийдэг ажил нь гэвэл Эми гих поп дуучин бүсгүй өмнөөс дуулдаг. Тийм ээ. Энэ Эми өөрөө солгоо холойтой ч галбирлаг бие хөөрхөн царайтай учраас тайзан дээр гардагч ам барихаас сэтрэхгүй. Яг дууг нь тайзны араас манай ханаал дуулж үзэгчдэд хүргэдэг байгаа. Манай ханаа маань энэ студийнхаа дууны найруулагч Санжун гэх царайлаг залуу крашлагч гисэн даанч өөрийнхөө жингийн асуудлаас болоод сэтгэлээ илэрхийлж чаддаггүй. Эмигийн тоглолтын үеэр ханаа дуугаа дуулж байхдаа хитиг сэтгэл нь хөөрснөө яасан бүжгэлж итэл шалан цөмрөөд энэхэд баригдангаа алтнаа. Иннээс нь болоод Эми ханааг жоохон шүүмжилсэн маягтай юм хэлэхэд Санжун шууд л өмөрч ханааг тврээд чи бэртээгүй үстэй зүгээр үү гэд анхаарал халамж тавиад сүд. Энийг харсан Эми ч дургуун хүрээл явж болтойдог шүү. За тэгээд Эмигийн тослох дуучдын нэг болох Жунгминтэй дотн найзууд. Манай хоёр махшарж идэнгээ ганц сөөж ууж явах үеэр тоглолтын дараа Санжун өөрт нь ямар их анхаарал халамж тавьсан тухай дурдж бараг л надад сайн болохоор тэгдэм байх та. Гэхэд чамд сайндаа биш зүгээр ээлдэг залуу болохоор л тэгж байгаа. Битгий ургуулж одоод бай гэд загнаад явчихноо. Хана өмнө нь нэг залууд чин сэтгэлээсээ дурлсан ч тэр залуун зөвхөн бараагаа зарахын тулд ханаг ашиглаад хайсан гашуун дурсамжтай нэгэн. Хаягдснаасаа болоод тураахын мэхээр нууж хордлогонд ороод түргнийхээ ирсэн ч ханаг үргэж дэлэхгүй эвгүй байдал төртөл орж исэн. Манай хоёр хоолны газраас гарч ирээд хос чивээс хийлгүүлчт юм да. Шивээс нэг нь утгах нь гэвэл Африкийн Хакуна Мататаг бэлэгдсэн бөгөөд энэ нь хүсэл биелүүлдэг гинэ. Ажлаа тарчаад хаана аавыгаа ирэх гэтэл Санжун хүргэж өгөр болохва. Замдаа төрсөн өдөрт маань заавал ирээрэй. Чамааг хамт байгаасаа гэж хүсэж байна. Гэт хэлсэн биш манай хаана чинь ичиж улаагаад Санжун өөрт нь гарцаагүй сайн юм байна гэд бат идэгчлээ. Хана аав дээрээ хаяада ирж иргэдэгч аав нь охиноо огтхонч танихгүй. Харин өөрийнхөө өөд болсон ихнэр гэж бодоод байдаг болохоор хаанаач тэгээд ээжийнхээ дүрд орсон шигээл аавтайгаа бүжгэлж байна. Маргааш нь манай хүн гэртээ байж итэл гаднаас жумми орж ирээд тэгснэ танаа гадаа илгэмж ирсэн байна штт. Гэт мань хоёр нэгэ үзтэл нэг улаан даашинз бас хажууд нь нэг захидал байж шүү. Санжуул явуулсан бололтой. Төрсөн өдөрт маань энийг өмсөд ирээрээ гэд бичиж. Өмсөг хувцсыг маань хүртэл явуулаад ёстой халамжтай залуу шүү гэж баярлаад нөгөө даашинзын өмсөө үзтэл ханаад ердөөсөө зөгтгвэ. Өнгөнч загварч бүх юм нь ханаад болохгүй байсан ч хайртай залуу нь өмсөдөр гэсэн болохоор гадуур нь болтой өмсөж аваад Санжууны төрсөн өдөрт очлоо. Санжуун ч хаанаг их л урайлахын хүлээн авч "Наашаа дээшээ суу. Миний хажууд суучгал" гэж байна. Хөөрхийн хаанаач хүмүүсийн урдуур чихэлдэн алхахдаа санаа нь их л зовж байгаа бололтой. Явсаар угаад очиод суулаа. Тэгсэн Санжууны ах гэж энэ нөхөр гадуур уцаа тайлаа суугаач гэсээр байгаад ханагийн пальтог тайлбартал хүмүүс бүр шоконд орчлоо. Чамайг өмсөөдөр гэсэн болохоор ч л өмсөөд ирсэн. Гэд ичингүүрээ хэлтэл Санжуун ч юу яриад байгаа юм бол гэж гайхсан янзтай байж итэл гаднаас Эми ороод ирж байна. Тэгтээ яг ханагийн өмссөн улаан даашинзыг өмссөн байхва энэ даашинз Эмид их л гоё харагдаж байна. Энэ үед Санжуун Эми энэ улаан даашинзыг албаар ханаа руу явуулж олонний өмнө эвгүй байдалд оруулсан байна гэдгийг гадарладаг. Хаана ч эвгүй байдалд орсондоо ичин түр гарах үед Санжуу Эмиг дагуулад нойлын өрөөнд ороод загинж байна. Чи яагаад тэгж байгаа? Гэхэд тэрнийг харах болгонд л зэв үрээд байдیں۔ Гэхэд Санжуун зөрүүлээд чамайг би хаана дургууг чи мэднэ. Би ч бас хаана дургуу. Тэгтээ тэр чин манай бизнесийн гол хүн штэ. Хаана байхгүй бол бид нэр баларна гэдгийг ойлгож гин үү? Гэд Эмиг тэврэх үед хаана нойлын өрөөнд энэ бүхнийг сонсоод Санжуунд асирикэр гомдон уйлцуулаа. Ингээд тэр хоёрыг гарсны дараа шууд тэндээсээ гарan гэрлүүг очиж өөрийнхөө амийг хорлохоор шийдэн хаалга цонх гээд бүгдийг битүүлж агаад газны хошуугаа онгойлгон өөрийгөө алах гэж оролдох тэр үед ханагийн утсаар ярьдаг үйлчлүүлэгчдийнхэн нэг нь залгаж байна. Энэ үйлчлүүлэгч гоо сайхны мис заслын эмнэлгийн захирал гэдгийг санаад манай хүнд нэг санаа төрдөг. Маргааш өдөр нь энэ мис заслчийн эмнэлэг дээр нь очтолоо. Утсаар л ярьжсэн болохоос ямар ханагийн царайг нь харж исэн биш танихгүй. Тэгээд гоо сайхны хаалгаанд орвол их л өндөр төлбөртэй болно доо гэдгийг хаанаад хэлэх үеэр хаанаад ханаасаа тийм их мөнгө авах вэ? Өөртөө нь утсаар ярьдаг бүсгүн гэдгээ хэлж тэр хоёрын хоорондоо ярьсан бүх бичлэгүүдийн хуурцган дээр хуулаад аваад ирж.
Надад хагалгаа ээж өгөхгүй бол эхнэр чинь эднэрийг өгнө гэж зөрдүүлэхэд аргагүй байдалд орсон эмч Ханагийн гоо сайхны хагалгааг үнгүй хийж өгөхөөр болно. Хана гэртээ байх хоол хүнс өмсөжсэн хувцас хаяад бүр хайртай нохоогоо хүртэл айлд орхиод шинэ хүн болохоор шийднэ. За тэгээд эмчтэй ярилцсан хийлгэх хамар нүд гээд бүх зүйлээ яг л тоглоомын дүр сонгож байгаа юм шиг сонгосныхоо дараагаар гоо сайхны мис засалтаа ордог. Зөвхөн хагалгаанд ороо зогссонгүй байнгын дасгал хөдөлгөөн хийж биеийн галбирт дааж анхаарч эхэлдэг. Энэ үед Хана байхгүй болсон болохоор Ами шин дууж гаргаж чадахгүй нэр хүнд нь огцом уруудаж эхэлсэн ба Санжун Ханаг болохоор гэрт нь очисон ч гэрт нь хинч байсангүй. Харин хайртай нохоо нь гэртээ буцаад ирсэн байсан болохоор нохоог нь аваад явахаар боллоо. Ами тэр хоёр Ханагийн аав дээр хүртэл ирж уулзсан ч Ханагийн талаар сураг сонсогдсонгүй. За ингээд Хана алга болсноос хойш 1 жилийн дараа гэхэд Ханагийн мэс заслын шархнууд бүрийн идгэж марла тайлтал бүр үнэхээр үзэсгэлэнтэй болжээ. Тэнд байсан эмчнэр хүртэл Ханагийн хөөрхнийг харж гайхацгаана. Энэ эмч үнэхээр алтан гартай л эмч юм да. За тэгээд бүдүүн байх үедээ өмсөж ирсэн хувцас нь угаасаа яаж таарах вэ? Тэгэхээр нэг сувлэгж байгаа хувцсыг өмсөөд эцэст нь нэг эмнэлгээс гарлаа. Ингээ явж итэл бүдүүн байхдаа их л шохорхон өмсөхийг хүсдэг байсан ч таарахгүй болохоор нь авч чаддгүй байсан даашин за шууд л аваад өмслөө. Хөөрхөн үзэсгэлэнтэй ч болоодглоо. Дуртай уцаа өмснэг жилхүү гудамжинд бүр өөртөө итгэдэг нь 1000% болцсон лаг алхаж байна. Манай хүн явсаар нэг их дэлгүүр рүү ортол тэнд нь хайрт залуу Санжун Амитай байж идэг байгаа. Ами фэнүүдтэйгээ уулзах ивент хийж байгаа ч тэнд нь нэх олон хүн алгаа. Тэр үед өрсөлдөгч компанийн менежер Санжун Ами хоёрыг дооглон тохуурхаж байгаад явлаа. Хана ч Санжуныг даган явсаар их дэлгүүрийн машины зогсоол дээр очихва. Энэ үед Ами одоо дуртай намайг ирж доромжилдог болоо шивдэ. Хана хаан байна. Би хизээшин дуугаа гаргах юм. Зэрэгээр ууралж гарахва. Энэ үед мотоциклтэй хоол үргэлтийн залуу Ханаг ширтэн ухаангүй явж агаад машины алт мөргөөд унчноо. Хана чөрхи угийн тусчгүй юм болохоор явж очиод хамаг асгарсан хоол ундын буцаад савлаа тусалж итэл Санжунчаас энэ залуу туслахаар ирэх үед Санжуунд баригчна гэж айсан Хана залуугийн мотоциклийн дуулгыг өмсөөд тэндээс айгүй эвгүй байдалтай холдноо. Гэхдээ Хана Санжунаас салсангүй. Нууцаар дагсаар байгаад машин зардаг газар орж ирэх үед яаж яхад машины дэлгүүрийн ажилт нь яасан ч ажилдаа сайн та ямар машин сонирхож байгаа ингээд бүр салахгүй. Манай бүсгүйч энэ машиныг харуул гэж хариулахад наа чи онцгүй хамаг эд ангир хуужирсан торомсон ч сайн барихгүй гэжсэн та үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй юм а гэж хэлэхэд нь Хана баярлаад тэр хямдхан машиныг нь худалдаад авчноо. За тэгээд машин авцсан баярлцсан явж байхдаа толинд өөрийгөө байн хараад би ч өстой хөөрхий юм а гэж агаад урт талын машинаа мөргөчнө. Одоо өстой инээдтэйс гарнаа. Одоо киноны маань хамгийн хайлайт инээдтэйс гарнаа. Мөргүүлсэн машинаас жолооч нь бууж ирсэн амар ууртай цонхын нүдэл чи хурдан буугаад ир. Чи чинь машин барьж чаддгүй бол юугаа иж машин барьдیں۔ Энтэр гэжсэн Ханагийн царайг харснаа. Хүй, та зүгээр үү гэж авч ийна. Саяхан Ханаг барьж ичих гээд байсан хүн ингэж өөрчлөгдөх гэж. Тэгсэн энэ хоёрын ослыг зохицуулах гээд ирсэн замын цагтаа хүртэл илт Ханад аятал засч та бэртээгүй юу? Зүгээр үл гэж авч ийн. Би гайгүй засварын төв мэдэн штт. Та дугаар өгчих. Гэд бүр Ханагийн дугаарыг нь авах нэ. Тэгснэ. Аха би харсан штэ. Та гинт урдуур нь ороод тормслоо үстэй. Гэхэд мань таксины жолооч нэрээ тэглүү. Би юу бодож явсан юм бол тоо. Энтергээд бүр балаарж өгнөө. Тэгсэн тархин хагарсан уу яасан бүр амар их цосгоожод ахтал би зүгээрээ ямар санаа завмаар юм бэ? Зүгээр гэд гүрийгээд идэх шүү. Таксинд явж исэн ихч энэ бүхнийг хард хэлсэнгөө чи цагдаа юм бол наадхныхаа жолооны үнэлгийг үзээч. Айгүй бол жолооны үнэмлэгчгүй байгаа да. Гисээр байгаад Ханагийн жолооны үнэлгийг нь үзтэл бүгд гайхаад явчнаа. Аргагүй л дээ. Ханагийн хуучин зураг нь үнэлгэн дээр нь байсан болохоор өөрийнх нь найз ирээд Ханаг мөнгө гэдгийг баталбал таныг цагдаагийн газраас явуулнаа л гэж байна. Тэнд байгаа цагдаа залуус ч Ханатай их л ээлдгэр харьцан бүгд л хөөрхнөө гайхаастай. Тэгтэл ашгүй жумми орж ирсэн ч Ханаг яаж таних вэ? Тэнд хэвтчихсэн орон гэргүй бүдүүн бүсгүйг Хана гэд бодчихноо. Энэ үед Хана жуммин дээр очин эртэд хийлгүүлсэн Хакуна Мататагийн шивээс үзүүлж байж л итгүүлнэ. Ингээд манай хоёр хоол идэн ярилцсан суух үеэр Хана буцаад студидтэй очиж дуучны ажлаа үргэлжлүүлж хиймээр байгаагаа хэлэхэд чи чин галзуураа юу? Чамайг алга болсны дараа боо юм болсон. Одоо очивол жинхэнэ алуулна гэд харна. Гүй би Хана биш шал өөр хүний дүрээр л очичээ. Чи хүртэл намайг таниагүй үстэй
гэд Жумминийг ятгаад болдгоо. Санжууны студийнхэн Ханатай адилхан хоолойтой дуучин болоод Эмигийн ард дуулуулахаар аудишн зохиосон ч олигтой хүн байдгүй. Тэр үед Жуммин Америкаас ирсэн Женнигээд Солонгос найзыгаа авчирсан та хэд сонсоод үзэхгүйгээд Ханаг оруулнаа. За тэгээд Хана дуулж эхлэхэд тэрэд бүр бөөн баяр. Дуучнаа олчлаа гэд орилдож шашгаралдаал. Энэ үед Санжуун Хана Жумми хоёртой уулзснаа. Чи намайг танихгүй гэж одоо юу? Гэх үед бүр пал хийгээл явчихв. За баригчлаа. Яаж мэдчихвэ? Гэд уйлж хаалаад эхэлдэл. Чи эртээд их дэлгүүрийн зогсоол машин зардаг дэлгүүргээд намайг дагаад байсан охин мөн биз дээ. Дуучин болмоор байсан юм уу? Тэгвэл тэр үедээ уулзаад хэлчихгүй яасан гэж авдیں۔ Амар танилаа гэж утсан чинь. Тэгсэн Санжууны ах Ханагийн гоо үзэглэн бишрэх үед Хана өөрийгөө төрөлхийн үзэглэнтэй гэж худлаа яриад гоо сайхны агалахыг бүр үзэн яддаг гээл ав аячин. Санжууч Ханаг хөөрхөн болохоор Эмигийн ард дуудуулахгүйгээр өөрийг нь дуучин болгож гаргаж ирэхээр автагаа тохирлоо. Ингээд Хана маань Женни гэх нэрээр гарч ирэх ба түүний дуунууд нь тэр дөрөө хит болж Ханач энэ тентхийн зураг авалтуудад оролцож эхэлж илаа. Энэ бүхнийг харсан Эмигийн дотор атархал нь буцалж өгч гинөө. Эми баг байнга л Ханагийн ав дээр очиж Ханаг гараад ирж магад гэж найдвар хүлээх ба Хана гарч ирэхгүйгээс болоод дуучны карьер нь дуусгаж байгаадаа цухалдан ууралтал энийг сонссон Ханагийн ав бурхан л бүхнийг хийж чаддгаа. Хүмүүс өөрсдийн чадах зүйлээ л хийх хэрэгтэй гэж хэлдэг. Удалгүй усан санд Эми Хана хоёр таарах ба Эми Ханагаар нуруундаа нарны тос төрхүүлэнгээ гоо сайхны агалгаанд орж ирснийг нь хэлүүлж гээл үзэж тарж байна. Ханач хөрхий гений болохоор хэд хэдэн удаа ам алдах жийсэн ч арай хэлцэнгүү. Тэгсэн Эми хэлж байна. Чи Америкаас ирсэн гिचээд хитрхи цагаан юм аа. Гэт ахаар нь сэжиг авчиж магаад гээд арьсаа борлуулах гад арьс борлуулдаг төхөөрөмжөнд хүртэл орж суунаа. Хана эмчтэйгээ уулзсан ярилцах үеэр эмчин чи хитрхи бие бариад бусдаас ичээд байна. Би чиний хөх бүгс хамар гээд бүгдийн хамгийн сайн материалуудаар хийсэн. Тийм болохоор өөртөө итгэлтэй өөрийнхөө гоёыг гайхуулж амьдр. Гэт ахаар намхандаа өөрийнхөө гоёыг харуулчих санаатай дуувчлалын студ дээрээ Санжууны анхаарлыг татчих гээл янз бүрээр үзэж байна. Тэгсэн Санжуун Ханагийн хуучин бичлэгүүдийг үзүүлээд энэ бүсгүй шиг даруухан сэтгэлээсээ дулал та. Битгий өөрийнхөө гадаад үзмжинд л анхаарад. Чи энэ бүсгүүн талын талд ч өрөхгүй бах гэж хэлэхэд Санжууны хэлсэн үгэнд уярсан Ханач өөрийгөө хэн гэдгийг үннээр нь хэлэхээр шийддэг. Үүнийг нь сонсон Жумминд Ханагийн энэ санаа таалагдсангүй. Цаачин гоо сайхны агалгаанд үнэн голоосоо дургун. Тэгээд чамааг өөрийг нь хуурсан гэд бүр их уурлаа штэ. Гэд Ханагийн хэлснийг дэмжихгүй. Байнга л хэлсэн болгоны нүгүсгдэг найзтай гомцсон Хана энэ удаад тэсгэл алдаж танаа найз залууч гэсэн чам тураахан зарах гэл чамтай болцож байгаа штэ. Үнэн биз дээ. Гэд хатуухан хэлж өрхөөд манайх хоёр түр тархийн салнаа. Хамаг гой дээр тавьсан Хана Санжуунинд очиод ажил ярих нэрийдлэр гэрт нь орлоо. Тэр хоёр хамт орой хоол идэхгүйэр Хана гоо сайхны Мистаслын талаарх бодлыг асуухад Санжуун Мистаслд маш дургүй үгдгээ хэлэх үед Хана өөрийнхөө хэн гэдгийг илчлэх гэж байсан бодлоо орхидог. Харин энэ үед Ханагийн нохоо гарч ирээд эзнээ таниад үнсэж үнгээд бөөн юм болно. Манай Ханач тэсэлгүй хайртай нохоогоо харсандаа баярлж уйлаад за тэгээд бүр Хана ганц л үг хэлэхэд нохоо нь яг дуулууртаа сууж муугаад бараг баригдчих төглөө. Санжуун Ханаг гэрлүүн хөргөж өгж явах үеэр нэг нөхөр нууцаар дагаад байна. Барьж яваа артал их дэлгүүрийн зогсоолд моциклдээ явж исэн хүргэлтийн залуу байдیں۔ Санжуун ч нууцаар даглаа антэр гээд ихэд уурлах үеэр Хана Санжууныг болиулснаа хэлж гин. Хайртай хүндээ хайртай гайлж чадахгүй холоос харах ямар хэцүүг чи мэдхүү гээд уурлж байна. Санжуунч бүр гайхаад явчлгүй яах вэ? Хана автагаа уулзах гэж ирсэн ч хажуунаас нь Эми салахгүй байсан болохоор уулзаж чадахгүй л буцаж гин. Санжуунд өөрийгөө хэн гэдгийг хэлэхгүй байхаар шийдсэн болохоор өөрийнхөө хуучин зургнуудаа шатааж шин дүр төрх дасгал сургуулиуд дуу бичлэгтээ бүх анхаарлаа хандуулахаар шийддэг. Нэг өрөө Эмиг дуулах гэж ядаж ямар аимшигтай сонсогдож байгааг сонссон Хана түүнийг өрөвдөн заавал дуучин болох албагүй штэ. Хүн өөрийнхөө чаддаг зүйлийг л хийх хэрэгтэй. Бурхан л бүх зүйлийг чаддیں۔ гэж аавынхаа хэлдэг үгээр тайлгаруулахыг оролддог. Гэтэл энэ үг Эмид сэжиг төрүүлээ явчлгүй яах вэ? Маргааш нь тэгсэн Ханагийн машин дээр нь хуурамч амтэн гэсэн бичиг хэн нэгэн бичээд үлдээчихжээ. Угаасаа хэн бичснээ ойлгомжтой л доо тий. Телевизийн анхны эфиртээ бэлдэж итэл Ханад Жомми амиа орлохыг завдаж эмнэлэг түргэгдлээ гэсэн дуудлага ирдэг. За тэр ажиллаж яхав найздаа санаа зовон эмнэлэгт очтол тураах юм давхарлж ууснаас болоод хордлохонд орсон байна.
Тэгтээ одоо биеийн зүгээр гэж эмч хэлхийг сонсоод хаанаад яг өөртөө тохиолдсон явдал нь санаанд нь орох ба угаасаа хинээс болж амиа орлох гэсэн ойлгомжтой. Жоммины найз залуугийн ажилдаг газар дээр нь яваа ортол өнөөгтөө чинь лефтэн таарлаа шүү. Тэгсэн ёстой шалиг амт юм а. Манай бүсгүй рүү хандрах гэж оролцсон ч хаана найзынхаа өшөөг авч лефтэнд зодоод хайчнөө. Ашгүй санжуунч зөв цагтаа өрөөд иржээ. Мань залууд хэдэн цаас өгөөд чимээгүй байхыг анхааруулад хаанаг аваад телевизийн байр руу явлаа. Санжуун түүнд гадаад төрхөндөө санаа зовлтгүй. Хүмүүс түүний зөвхөн хоолойг л бишрэх болно гэж зоригжуулдаг. Хаана тайзан дээр гарахынхаа өмнө түүнийг тэврээд эхэндээ айгүй ичимхий дуулж ийснаа Санжууны дэмжлэгийг харан өөртөө итгэлтэйгээр хүчрхийг хоолоогоор танхимыг дөргөөдөг. Үдчихсэн хүмүүс ч Ханагийн дуулахыг сонсоод орилол явчихна. За ингээд энэ өдрөөс эхлээд Ханагийн карьер огцон өсөж баахан фэнүүдтэй болох ба аав нь ч Ханагийн фэнүүдийн нэг болоодгчээ. Санжуун тэр хоёр орой хоол идсэний дараа Санжуун Ханаг үнсэн биеинд нь хүрхийг оролдогч хэд их юм үрх юм бол химэл биетэй гэдгийг чинь мэднэ шүү. Гэсэн эмчийнхээ үгийг санаад Санжууныг төлхөн холдуулахад Санжуун ч муухай цагаалаад бараагаал явчихна. Энэ үед Хана нэг арга сэдвээ өмнө утсаар хүмүүсийг тайлбарлуулдаг байсан чадвараа ашиглан утсаар Санжуунтай дотн яриа өрнүүлэн тайлбарлуулдаг. Санжууныг унтсны дараа хүсэл нь биеллээ гэж баярлан цонхон дээр Хакуна Мататагийн дүрс зурж орхиод унтлаа. Даанч удалгүй Санжуун болсныхаа дараа энэ зурсан дүрсийг хараад яг жилийн өмнө Ханагийн дэвтэр дээр байсан дүрстэй адилхан байгааг анзаараад бүх зүйлийг эргцүүлэн бодож эхлэнэ. Мис заслын тал харах ярианууд сэтгэлээ хилжүүлэхгүй байвал ямар хэцүү байдаг тухай. Бас нохооных нь хариу үйлдэлгээд яалтчгүй Жэни гэх энэ бүсгүй Хана мөн байна гэдгийг олж мэднэ. Ингээд унтжсэн Жэнийг сэрээгээд гэрээс нь явахыг хүсээд ийм зүйл бидний хооронд болоогүй гэж бодорой гэд айгүй хүт хүндий харьцаад эхлэхэд Хана чөрхий гомдоол гараа явж гин. Хэд хоногийн дараа үдэшлэг болж идэл Эми албаар Ханагийн аавыг аваад иржээ. Тэгснэ Фенч нь уулзъя гэж гин. Гэхэд аавыгаа ирснийг хараад бусдаа санаан зовсон Хана аавынхаа өгсөн бэлгийг шууд л шалан дээр хайж байна. Санжууч галзуу фэнүүдийнх нь нэг л үз гэж бодоод Ханагийн аавыг барьж аваад чирээ гарах гэж итэл энэ бүхнийг хард тиссэнгүй Жоммин аавыг нь аваад гарахва чи шал өөрхөн болжээ те гэж Ханад хэлээд гарнаа. Энэ бүх зүйл Ханад нэгийг бодогдуулсан бололтой Санжуунд бүхнээ хэлэх гэтэл Санжуун бүх зүйлийг мэдсэн гэдгээ хэлэх өгөөд сайн дуулжил байвал чиний хэн байх чинь надад хамаагүй гэх хүүтэн үгсийг сонсоод Хана гомдон тэнд байх хамаг поструудаа урж тастан CD-нүүдээ ч газар чулуудан уурлах ба ингэж явахдаа гараа зүсчнэ. Мань Санжуун цусыг арчиж өгөх гэх үед Хана урлан мис засалд орж исэн хүнд энэ зэрэг бол юу ч биш гэж хэлээд гарч оддог. Маргааш нь буюу Ханагийн тоглолтын өглөө нь муу мэдээ иржээ. Танихгүй хүнээс Ханагийн жинхэнэ төрхийг илчилж хэвлэлд өгнө гэсэн сүрдүүлгийн загтал ирсэн байв. Санжууны аав тоглолтыг цуслахыг хүссэн ч Санжуун компаниг хэн амжилтанд хүрснийг сануулж тоглолтыг үргэлжлүүлэхээр шийддэг. Тоглолт эхлэхийн өмнө Жоммин аавыг нь дагуулад ирсэн байхыг хараад Жомминтэй уулзан босон бүхэнд уучлалтгүй аавыг нь харж хандсанд баярлалаа гэхэд Жоммин нүүрэхгүй. За тэгээд тоглолтын өмнө сэтгэл санаа нь өмөрсөн байхыг нь хараад Санжуун энэ тоглолтыг миний бас Эмигийн төлөө биш зөвхөн өөрийнхөө төлөө л хий гэж зоригжуулан тайзан дээр гаргаад иртэл арын дууч дунд нь Жоммин байсангүй. Бас дуун эхлэжгүй байхад аав нь суудлаасаа босд бүжиглээд байсан болохоор тентхийн хамгаалагч нар чирээ гарах гэж итэл Хана тайзнаасаа болиулж өөрийнхөө хэн гэдгийг тэнд байгаа бүх хүмүүст үннээр нь хэлэх үгөөд одоо өөрийгөө хэн гэдгийг ч мэдэхгүй байна гэж уйл ярих үед Санжуун тайзны дэлгэцэнд Ханагийн өмнөх бичлэгийг тавьдаг. Сэтгэлээсээ дуулжгүй Ханагийн бичлэгийг үзэж байгаа фэнүүдийнх нь сэтгэлж хөдлөх ба энэ дунд нөгөө хүргэлтийн ажилтан залууч байна. Бүх зүйл зүгээр дээ гэж фэнүүд нь бүгд түүнийг дэмжих үед Хана фэнүүдийнхээ дэмжлэгийг хараад сэтгэлний хөдөлж байсан ч хоолойн чичрээд дуулж чадхааргүй байна. Гэтэл энэ бүхнийг сонсоод сэтгэл нь үдсэн үү яасан Жоммин тайзан дээр гарч ирээд дуулах үед Хана тайзнаас буун хайртай аавыгаа тэрэн уйлдаг. Яг энэ сэтгэл хөдлөн мөчөд хит их хөрсөн Санжууны ах салют бодуулаад хүмүүсийг улам хөргөд авлаа. Энэ бүхний дараа Жэнигийн карьер дууссан ч Ханагийн карьер дөнгөж эхэлж байна. Хана асар олон фэнтэй болсон ч энэ хэрээр түүний үзэн ядагчид ч нэмэгджээ. Машин дээр нь бүдүүн гахаа гэсэн бичиг байх нь хэвийн л зүйл болж. Хана одоо Санжуунтай сэтгэл хөдлөлөөрөө биш ажил хэрэгж байдлаар харилцдаг болсон ба Санжууны хэлснийг үг дугуй идгээ болоод өөрийгөө өмгөөлж хамгаалдаг болсон нь Санжуунд ч ихэд таалагдж байна.
Хаана ажилгүй үеэрээ аавыгаа иргэн ирж тэр хоёр бүжгээ бүжгэлсээр. Харин Хаанагийн гоо сайхны хагалгааг хийсэн эмчийн үйлчлүүлэгчид эрс нэмэгдэн бараг ачааллаач таахаа байлаа. Тэгсэн тэр үйлчлүүлэгчдийн дунд жомми үртэл явж явах ба би бас бүтэн бие хагалгаанд ормоор байна л гэсэн явж байна. За тэгээд энэ хүрээд Бүдүүн мис киноны маань товчлол дууслаа. Дараагийн дугаараараа эргүү уулзцгаая.